За тэгэхээр өнөөдөр пицца хийх гэж байна. Мартин амны өдөр бүсгүйчүүдтэй их нэртэй зориулаад гэрийн нөхцөл хариулын тавган дээр хэрхэн пицца хийх вэ гэдгийг богино хугацаанд тав хүнд сонирхуулъя. За энэ бол гурлаа бол тэгээд нэг 500 г орчим гурланд 15 г орчим хөрөнгө хийгээд тэгээд яаж хийдэг вэ мэдж байгаа мантууны гурал шиг яг адилхан. За тэгээд бэлдсэн гурлаа илдээд за хайруулын тавган дээр хийн. За хайруулын тавган дээр хийх юм хайруулын тавгаа жоохон тослоод тэгээд юу н бэлэн болгоно. Тэгээ халаана. За тэгээ галаа ерөнхийдөө баг дээр нь тааруулаад за гол орчимд нь тааруулчих болно доо. За ингээд таглчээ. За ингээд ойролцоогоор хоёр талд нэг 10 минут 7-8 минут хоёр талаар нь жигнэхээр за бидний мэдих энэ одоо хуурай гамбар ийм болоод ирнэ. Хоёр тал нь. За тэгэхээр өөрсдийн бэлдсэн одоо юу ч хийж болно. Одоо пиццаг хэрэглэх. За энэ миний хувьд бол би чинжүү за тэгээ гахаа мах хуураад сонгон чинжүүтэй олсон. За бас тэгээд хям байна. За тэгээд энэ соус маань байна. За тэгээд хамгийн чухал орцол мэдээж энэ бяцлаг байгаа. Чиз. За миний бол хоолнд бас багхан зэрэг амт оруулдаг юм хэм бол одоо энэ чизийг нэмж хийвэл арай илүү амттай юм шиг санагддаг. За окей. Чизээ бэлэн болгоё. За ингээд тараагаад тэнд нь хаасаагүй тавьчих. За окей. Ийм хөө. За дараа нь мэдээж энэ ууттай чиз юм байна. Зооттой чизээ жоохон тараагаад нэг юм марчиж энэний өмнө соус төрөх хэрэгтэй байсан. За яах. Дараа нь төрчих. Дараа нь төрчих болно л гэт. За энэ соус маань бол нэг спагетти ч юм уу юу ч хийхэд хийсэн бол да кетчупээр ч зарим газар орлуулчихдаг юм байна л. Гэхдээ энэ ийм томатны соус руу гоёлно. Томатны соус ингээд төрөөд өөрийнхөө дураар дөө. Ам гол нь доотлын гурилаа хоёр талаар нь жигнээд амархан одоо хийх арга гэсэн үг шүү дээ. Хайруулын тавган дээр. За энд бол болж байна. Ингээд төгөө явж байна. Галаа бол тэгээд өөрөө тохируулаад ингээд авчулна. За ингээд болсон соустай юм дээрээ одоо бүгдээрээ амтлагч нараа инэ. За минь бол чинжүү сонгон байгаа. За энэ бол мах. За ингээ хям байна. За энэ чинжүүг бол цагаан тараага хийчихв. За ингээ хамаагүй. Энд ингээ тараагаад тавьчих. Өөр юу ч хийж болно. За хүмүүс ихвчлэн мөөг хийх юм байлээ. Олив.
За тэгээ махнасаа амтлалт нь ингээд шарсан. Өөрсдөө яач хамаагүй амтлаад шараад хамгийн гол нь нэг бэлтгэх юмнуудаа бүгдийг ихлэ болгочуулуулна. Илүү амар та. За ингээд за нөгөө талд нь бол хямнаас ичээ. Ингээд за ингээд хямтай ахаа шарсан бахтай. За тэгээ дээрэс нь ингээд помидор нипч. Яг ер нь ингэ болж байна да. За ингээд эцэст нь за чизнээсээ бол ахиухан хийвэл бол бүр илүү амттай. Дахиад байна. За ингээд эцэст нь яг ингээд бэлэн болсон. Чизтэй за нэг юм байгаа. За энийг шууд печэнд ийн. За печэнд тэгээд ойролцоогоор 10 биш нэг 2 минут 30 секунд орчим печэнд эргүүлээд за тэгээд эцэст нь нэг иймэрхүү пицца гарч ирж байна да. За энэ пицца маань ийм болж хөрнө гэсэн үг. Окей. 2 минут 30 секунд орчим эргүүлээд за тэгээд энийг зүсээд амтхан бүгдээрээ идчихье. За энд бас нөгөө нэг 5 хүн зүссэн гурил маань болж байгаа. Хэрвээ печ байхгүй нөхцөлд амархан арга зааж игээ. Печ байхгүй нөхцөлд ингэж эргүүлээд шууд энэ хайруулан тавган дээр нь доор нь жигэнжих хавцад нь шууд соусоо дүрхэл ингээл тэгээ шууд энэ дээр нь газ амталчих хэрэгтэй. Чизнүүдээ тавиал асгаал тэгэл амтлагчнуудаа хийгээл печ байхгүй нөхцөл гэсэн үг шүү дээ. Бам зүгээр яг хайруулан тавган дээр хийх хүсвэл болно. Тэгээд нөгөө талд нь түүхий байгаа тэрийг болон болтол ингээд энэ дээр хийчих болно. Cheese. За тэгээд эндээсээ шууд хямаа. Печ байхгүй, богино тооны зуух байхгүй нөхцөлд явах вэ гэхээр нэг юмрхүү. За тэгээд нэг ингэсгээд. За ингэ чинжүүгээ хийлээ. За тэгээ мөөг зөөг тэгэл дуртай өөр юу юм ярэ. Тэгэл алим жимс. Би одоо тун утахгүй. Энэ дараагийн гурилаараа шууд алимтай пицца нэ. Алим байгаа. За тэгээд ингээд хангалттай хэмжээгээр юунуудаа чизнүүдээ игээл за ингээл одоо нөгөө талаа болон болтолно таглчих хэрэгтэй. Хангол нь таглана шүү. Нөгөө талаа болон болтолно. За тэгээд нэг ойролцоогоор хоолныхоо гарацыг плетийнхээ гарацыг дээр нь тохируулаад тэгээд өөрөө тэгээд түлэгж гин яаж хийж гин хараад за тэгээд эцэст нь
Иймэрхүү пицца гарч ирнэ. Амттай харагдаж байна. Амттай хувьд бол амар амттай. Яагаад гэвэл өөрөө хийж байгаа болохоор. За ингээд энийг одоо печэндээ хийчихье. За 3 минут байж болно. За ингээд баярын Мартин нэ баярын минь нүргээ пицца бэлэн боллоо.